За Өмнөг аймаг Монгол Улсын ерөнхийлөгчтэй 70 сая мод тарихаар амлалт өгч 15 сум за Өмнөг аймаг үйл ажиллагаа явуулдаг уур хаануудтайгаа хуваарлаад менежментийн төлөвлөгөөг баталсан. За үүнийхээ өрөөнд 2023 онд манайх нэг аймагтай байдаг гэсэн. Засгийн газрын шийдвэрээр 2 анги нэмэгдүүлээд за аймгаа 3 хуваагаад баруун бүсийн анги, төвийн бүсийн анги, зүүн бүсийн анги гэдэг ингээд 3 анги байгуулагдаад оюутлын хувьцаат компани амлсан амлалтаас 2 анги бол ерөнхийд нь тэрбум орчим төгрөгийн хөрөнгөөр болтаар хагас автоматсан жилд 500 мянган суулгас гарах тийм хүчин чадалтай болгож тогтчуулаад энэ жил хүлээж аваад байна. За манай аймгийн хувьд бол одоо 7.2% цагаан байсаа эзэлдэг. Цагад дээр голчилж одоо хамгийн бага ус шаардах, хамгийн зардал бага шаардах учраас цагаан байгааг нэмэгдүүлэх гэсэн энэ чиглэлийн ажлыг нь голчилж хийж байна. Төвсүүрэн газрын ногоон байгууламж, за агаарын чанарыг сайжруулах, цэцэрлэг төрөлнгүүдийг байгуулах гэсэн энэ төлөвлөлт явагдаж байна. Шар шороо шуургыг одоо багасгах зорилготой өмнөг ногоо хэрэг гэдэг энэ ажлыг бас цааш нь үргэлжлүүлэх 70 задагтаас булгуун сум ортлох одоо юм 50 гагаар 100 талбайг байгуулъя гэсэн. Одоо бид нэг 13 дахь талбайг байгуулъя явж байна. За мөн одоо манай аймагт байдаг ганц гол ангийн гол Улаануур. За энэ хүндэд одоо бас энэ Тэжээлийн ургамал агропаркаар хосолсон энэ аж ахуй бас байгуулах төлөвлөгөө хийгдээд одоо усны судалгаа газрын өрсөний судалгааг хийгээ явуулж байна. За манай аймагт нэг 17 цэг дээр бас тоорой төгөл байгаа гэж тоологдсон байдаг. За эдрийг одоо бас юуны уулуурхайн компаниудтайгаа хамтраад иргэд сэргээг хамгаалах, нөхөн тарих энэ ажлыг ингээ хийгээд явж байна. Ер нь тарьсан модыг тоолсон бол 2000 оноос хойш 2020 он хүрэхэд ер нь 2 сая орчим мод тарьсан байдгийг. За 12 оноос эхлээд бас мод тарьсан иргэнд урамшуул болгодог ус 4500 төгрөгийн. За 21 оноос эхлээд энэ тэрбум модтой холбоотой 13500 болгож нэмэгдүүлсэн. Энэ байгалийн нөөц ашигласны төлбөр бас орлогын хөв өндөр байдаг. Энээсээ зориулаад одоо нэг уснаас орсон орлогыг 35%, ангаас орсон орлогыг одоо 50%, ойгоос орсон орлогыг бол одоо 85% гэдэг одоо байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу бас манай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал жил болгоныхаа төсөв дээр бол тодорхой яг тэр хуулийн заалтнаас нь давуулж хөрөнгө оруулалтуудыг төлөвлөж тавигддаг. Тарьсан модны урамшуул гэхэд энэ онд 570 орчим сая төгрөгийг иргэдэд модны урамшууллаар ингэж олгож байгаа. Жижиг булгуудаа түшгэлсэн хөв цөөрмүүдийг байгуулад байгаа. Энэ жил гэхэд одоо орон нутгийн төсвөөр 9 дэх хөв цөөрмөө байгууллаа. Тэр усаа ашиглаад ойн зурус байгуулах ажлын судалгаа хийгээд за энэ жил гэхэд хонгорын гол гээд гол дээр хөв цөөрм гэсэн түүнийхээ хажууд одоо ойн зурус байгуулах туслалын системтэй юм ажлыг эхлүүлээд байгаа. Манай 70 задгад хотын цэвэрлэх байгууламж хоногт 3000 м3 ус цэвэршүүлдэг одоо байгууламж байгаа. Энэ дээр тэр саарл усыг ашиглаад мод тарих одоо нэг шугам шүлжээнийхэн зургийг хийлгээд энэ жилийн хувьд бол бас нэг урдаан байгаа нэг 20 га талбайг услах өсөлтийн одоо хоолойг нь татчихсан. Одоо ирэх жилээс эхлээд одоо тэр саарл усаар мод ослоод явах энэ ажлыг хэлж байна.